хэвлээ явж байна. За одоо хэдүүлээ Хайдлберг хотод орж ирж байна та. Энэ дараач цэнгэр гэрлийн авдаа. Шинийхаа гэрлийг үү? Ингээд цэнгэр гэрэл. Хэдүүлээ чи хаана явж байгаа вэ? Уулан доогуур явж байгаа тий. Уулыг нүхлээд ийм урт зам гаргацсан. Газар доор нүхлээд 4 давхар гараж хийсэн байгаа байхгүй юу? Би тэд одоо газар доошоогоо 3 дахь давхарт нь ороод ирсэн байна. Одоо энэний доор дахиад нэг давхар. За болцоо манай гурав. Том жижигээрээ 50 ордог хот гэж байна шүү. За. Шинэ бус. Жуулчдын гудамж нахгүй юу? Жуулчдын гудамж одоо эхэлж байна. Яа би тэд одоо хааны ордон лугаа дээшээ гарахын тулд уулын замаар гарахын тулд дээшээгээ жижигхэн баан цун жижиг одоо унаан цууж дээшээ гарна. Тэгээ одоо тэрнийхээ билетийг авах чинь бүгдээрээ. Би уул руу гарах унааныхаа тикетийг авчихсан. За одоо би тэгээд унаандаа суухгүй явж байна. За би тэд болохоор одоо тэр Шлосс руугаа 10 минут явах юм байна. Тэгээд тэрнээс цаашаа явах юм бол 30 минут унаагаар явах юм байна. Бидний унааны билетээс ардаа өөр зурагтай байна. Амар том нөхөө. За ногоон гэрлээс одоо гарнаа. За одоо аавч хоёр. Одоо тэр замаар уулаар дэше өгсөн байхгүй юу? Эндээс уугаад. За бид одоо яг хөдлөж чинь. Тэгээд дэше мэш харагдаад. Уулын дундуур яваад байгаа байхгүй юу? Für den Schlossbesuch bitte aussteigen. Next stop, Castle Station. Please leave here to visit the castle. Одоо хэдүүлээ хааны ордон руугаа орчих жоохгүй юу чихөө. За чигээрээ. Маргадаа соёлтой яваарай минийхүү. Ямар ээ чихөө? Би чамд хэлсэн саяхан чи яалаа гараа яаж гэмтэлээ? Яагаад вэ? Нөгөө цайзын гадна яваад байгаа байхгүй юу хэдүүлээ? Тий. Энэ цайз чи нөгөө дайны үеэр бөмбөгдөлтөнд өртөөд тэгээ сүрэнгүүд нь дахиж засварлсан чинь дундуур нь аян хуваацсан байхгүй юу? Өртцсөн байхгүй юу? Тэгээ бөмбөгдөлтөнд өртөө зассан чинь дахиад дээрээс нь аян буугаас үүдэлсэн байхгүй юу? Өстө гоё хот шүү нэрээ. Гоё юм аа. Нэг онцлог тий. Бас их том. Тэгээ энэ Хайдлберг хот чинь нөгөө нэг Германы хамгийн анхны их сургууль байдаг байхгүй юу? Тэгээд бас эми музей байдаг байхгүй юу? За ордон руугаа орох үед үлээ. Энэ газар биш үү? Энэ газар ингэнгүүтээ хоригдлуудыг энд ингээ хийгээд дунд нь шууд юу оруулцдаг байсан гинэ. Одоо тэрүүгээр арслангуудыг оруулцдаг байсан гинэ. Тэгээд хоригдлуудыг эн чинь арслангууд идээд тэгээд тэр идчихэж байгааг нь ингээ дээрээс нь хараа үйддэг байсан гэж. За ингэнэ энэ хаалгаар ингээд гараад ороход 1 жил өвчин тусдаггүй гинэ. Тэгээ би тэд сая орчоо гараад ирлээ энэ хаалгаар нь. Болсон хоёроо. Би тэд ордон руугаа яг одоо орж байна. Наргуу газар орно. Энд ч бас үзүүлбэр үзүүлээд байна шүү дээ. Араа нөгөө. Ja, das sind Details der Ruine eben. Ne? Ich habe immer das zuerst festgehalten, was gerade am meisten bröckelt. Үзүүлбэр үзүүлж байна. Vor allem dort Heiligungsbau. Wer weiß, wie viel Zeit noch bleibt. Wer hat es dir angetan? Das weiß ich noch.
Irgendwann hat mein Kreuz das nicht mehr mitgemacht. Noch mein Geldbeutel nicht. Тэнцээ урд аав нэг эми сангийн музей харагдаж байна. Баггүй юу? Айгуу том вайны сав байдаг газар. За энэ ингээд том вайны сав зэрэг. Гэтэ энэ бүр том нь биш. Ингээд энэ чинь бас вайн дээр өрөөж болдог. Энэ ресторанда. Энэ бас вайны торох байхгүй юу? Энэ том. За одоо энэ вайны том торхон дээр нь гарах чинь. Гарах чинь за тэнцээ манай гурав зогсож чинь. Аав. Бичлэг. Хайчих чам маргадаа ээж өрөө. Миний хөө хараад байна. Тэгээ дарсны агуулах байхгүй юу? Саяны чинь амар том нь чинь дарсны торох. Энүүгээр дүүрэн дарс хийдэг байсан. Энэ 1500 онд ийм байсан юм байна л да. Мне 1548 онд гинэ. За 1549 онд. Таванзон 56 онд. Мне 612 онд энэ нэг хан дээр байсан хэрэг баримлууд нь байхгүй байгаа ч тий. Шавраа. Ийм шовгор оройтой яжаа дэлбэрэлтэнд өрчөөд одоо бүр оройгүй болсон байгаа ш. Гой түүхэнд урсгалт штэ ээжийнхөө. Тэрхий штэ. Үнийг хартаа минийхөө. Энд чи бараг 500 600 жилийн настай эд байгаа байхгүй юу? Тэгжээгээр энэ Германы эмчийн өмнө дэлхийд албатай юм тийм үү? Ахуулах юм маргадаа. Нөгөө лабораторийн нөрөө. Тийм үү? Химийн лаборатори. Гой сайхны бүтээгдэхүүн лама хийдэг юм байгаа байхгүй. Энийг үе чихэр одоо болсоо маргатаа. Микроскоп мэдээ. Харин тийм ээ тийм. Энийг хараа. Энэ араа савн маавгууд шүү дээ. Энэ шампунь гэж шүү дээ. Энэ хоёр. Аян 2% байгаад яг хуваацсан чигээр нь байгаа байхгүй юу? Энэ биш таа. Аян 2% байгаад талан доошоо унтсан байгаа зү нураад. За минийхөө зураг авахулаараа маргатаа. Ингээ аян хүү байгаад унтсан хэсгэн тэр доор явж байгаа зү. Маргатаа хараа минийхөө энэ байшин аян ингээ 2% баасан байхгүй юу? Энэ даагуур яваад эндээ орж болох юм биш. Хамгаалаарай минийхөө. Зөөц те. Амар том ордон байгаа зү. Бүх талаар нь тэгэл дайрдаг байсан багтаа. Ингээд сэргүүд. Гоёо юм.
Тэгээ юмдаа ер нь жоохон аривч гамтай хүмүүстэй байдаг чинь. Энэ дотор дайн болчихсон байсан байгаа юм байна. Дайн болж исэн гэхэд бүр болоогүй юм шиг амар гоё байгаа зү хөвгчлөлтэй. Ямар ч гэр ороолаа ахгүй. За чи маргадаа бүр наадха хааны ордонгоос нь худалдаад авчлаа шүү дээ. Хааны ордонгоос нь сэлэн бамбаа худалдаад авчлаа шүү. Намайг өргөөд өгөөрэй. Энэ маргадаа нөө Кёотогийн эрдэмтэн хүн байхгүй юу чихөө. Энэ шарлны биш үү? Тий, Кёотогийн шарлан нөлөө юу вэ? Энэ Оросын газар биш үү? Тий. 1987 он гэнэ. Байгуулсан юм биш үү? Тийм ээ. Энэ болохоор 1749 онд төрсөн үе юм лээ. Тэгээд 1832 онд нас орсон. Кёото гэж нэг ийм хүн байт юм лээ ш. За зөрлцөд ирж байна. За урууцаа. За миний хөө толгоог нь орвол норгоорой. Савн байна уу? Савн авчираагүй юм. Усанд орчоо гэж. Тэгээд толгоомод гоогаа шампаа авчираагүй юм. Японоос авчирч эвлүүлж хийсэн гэдэг сонголоо. За бид одоо Хайдлбергийн жуулчдын гудамжаар явж байна. Энд түрүү жил би тэгээ манай нөгөө Солонгос охин бид энд хоол идсэн байхгүй юу? Яса. Энэ явсан гудамжных нь хайгууд байгаа юм биш үү? Тий. Энийг нөгөө дурсууд одоо серванттай. Тий, худалдаж аваа хадгалчих болдог байхгүй. Энэ нөгөө миний Наад цонхнуудыг чи Японоос авчирч эвлүүлж цонх хийсэн байхгүй. Одоо энэ дан хагархай шилнүүдийг эвлүүлж хийсэн байхгүй юу? Тэгээ одоо тэр нэг Япон хүүхний зураг мурагтай байгаа сте тэр цонхон дээр нь. Наад цонхнуудыг чи бүгдийг нөгөө тэр араа хагархай цонхнуудыг ингэж эвлүүлж хийсэн. Хагархай шилнүүдийг гэж Японоос зөөж авчирч хийсэн байхгүй юу? ямар өсөлттэй юм байна. Нөгөө дайныг л яах вэ? Яаж яахгүй юу? Хор хөнөөлттэй гэж. Тийм хор өнөөлтэй байна гэд ингээд дайныг нөгөө сануулах гад одоо Хайдлбергийн нөгөө алдартай гүүр нь баггүй юу? Энэ гүүр нь чойж бас чойж. Бэлгээний бэлэг тэмдэг чинь баагаа штэ. Тий. Тэгээд Хайдлбергийн бэлэг тэмдэг нь болохоор сармагчин баггүй юу? Тий, өөр баггүй юу? Наа чин жижиггүй хулган байгаа гэдэг юм нөхөө. Энэ хулган болохоор аз авчирдаг гэж үздэг баггүй юу? Энэ Хайдлбергийн хүмүүс. За минийхөө. За өвөө чи ингэж авахулна гинэ. Суух юм уу минийхөө? Бай. За өвөө эмээ хажууд нь зогсчих тэгвэл. Стого үзэсгэлэнтэй гоё хотоогоо. Нөхөө бамбаага нэг харуулчих ээж рүүгээ бамбаа сэлмэ. Бамбаагаараа нар халахлаа яваарай ээж хөө толгоон дээрээ тавиад. Тэр харж ийн маргадаа хэдүүлэнгийнх нь орсон хааны ордон биш. За бид хэдийн сая орсон хааны ордон тэр ард харагдчихжээ. За бид хэд одоо самгитаа ингээд хоол захиалсан. Тэгээ сөөжүү. Маргада спрей. Сэргийн авраа. Гоё амттай нөөчгөө. Зүгмэн дэвтэ.